Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ихтэй сургуулиудаас Сатхан тэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүний ээлжид сонгуул нь бүх нийтээр буюу тус сургуулийн удирдлага багш ажилчид оюутнуудын хүрээнд явагдаж байдаг онцлогтой. Энэ удаа агаарын тээврийн үйлчилгээний 2-ын анги оюутан Б Солонго, эрх зүй 2-ын Б анги оюутан Им Игчнэр ээлжид оюутны холбооны тэргүүнд өрсөлдсөн байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, халз мэтгэлцэн гэх мэт 4 уншдаар дамжуулан өөрсдөө танилцуулсан юм. Өнөөдөр 10 цагт оюутны холбооны тэргүүн энэ Булган Тамир болон хяналтын ажиллагчид санал хураалтын харьцагны лацыг нээснээр ээлжид сонгуул эхэлсэн юм. Сатхан тэнгэр их сургууль өнөөдөр анх удаага Монгол улсын сонгуулийн системээр оюутны холбооны тэргүүнийг тодруулах гэж байна. Санал хураалт өнөөдөр 10 цагт эхэлсэн юм. Сонгуулийн үйл явцын талаар Сатхан тэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүн Булган Тамираас тодруулъя. За Сатхан тэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүний ээлжид сонгуул маань маш амжилттай явж байна. Өглөө 10 цаг 1 минутанд хамгийн ихний сонгогч маань саналаа өгж өнөөдрийн сонгуул эхэлсэн. За одоогийн байдлаар бол маш амжилттайгаар бас хэрэгжиж явж байна. Ер нь энэ сонгуулийг жишг хэмжээнд зохион байгуулах шаардлага тулгарсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл сүүлийн үед энэ улс бүсийн хэмжээнд их сонгуулиуд дээр залуучдын оролцоо маш бага байгаа. Өнөөдөр бол Сатхан тэнгэр их сургуулийн оюутнууд маань маш идэвхтэй оролцож яг одоо хүртэл гадаа очирдоо зогсож байгаа нь бол энэ залуучуудын оролцоо маш их байна гэдэг нь харагдуулж байна. Ер нь Сатхан тэнгэр их сургууль бол өөрөө энэ оролцоогоор манлайлах ёстой гэсэн оюутны холбоо ийм байр суурийг баримталж байгаа. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол VR1 team гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ бол бид нэг хамт олон. Тэгэхээр энэ хамт олонны удирдагч нь хэн байх вэ? Энэ хамт олонны ерөнхийлөгч нь хэн байх вэ гэдэг маш хариуцлагатай сонголтыг хийж байгаа гэж бодож байна. За ийм учраас бид нар тус сонгуулийг одоо зохион байгуулж явуулж байна. Сонгуульд Монгол Улсын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Шихийн утаг их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монголын оюутны холбоо тэргүүтэй ихтэй сургуулийн оюутны холбооны төлөөлөл хүрэлцэн ирж хяналтын багаар ажиллаж байна. Одоо яг улсын их хурлын сонгуул шиг тэгээ нэгээр нь оюутнуудаа 2-2-оор нь оруулж ирээд одоо өмнөх ихтэй сургуулиуд яадаг вэ гэхээр бүгд гараа өргөөч юм уу нууцаар ингэ санал өгдөг хаад энэ нууцаар тэгсэн мөрчлөөсөө бусад сургуулиудаас онцлогтой маш олон хяналтын гишүүдтэй тэгээд олон хяналтаар үр дүнтэй явж байна. Манцаг өөрчлөлтсөн сонгуулийн дараа хяналтын ажилчид санал хураалтын дүнг тоолж гаргалаа. Оюутны холбооны тэргүүний ээлжид сонгуул 57% эрсдэлтэй явагдсанаас нэр дэвшигч Ингчэн хамгийн өндөр буюу хуульцсан сургуулиас 57% санал авсан бол нэр дэвшигч Солонгод хүмүүсийн сургуулиас 93% санал авчээ. Ингээд хүмүүсийн сургуулиас нэр дэвшигч Солонгоо нийт саналаар 65% санал авч оюутны холбооны тэргүүнээр сонгогдлоо. Шинэ тэргүүндээ баяр хүргэе.